энэ засаар нэг директорта нэгтрата эрдэмтэд судалгаа хийсэн үрдүнгээ яг танилцуулда бид ингэжлэгдсэн ухаамаас сонсчлээ энд том баяр зүйл ярьлаа Уралбаатар докторын ярьсан яриа удахгүй өндөрдөртөн хавдрыг өрн одоо илрүүлж эмчилж чаддаг ийм төвшөнд бүрхий байна гэж ойлгуулдаг. Энэ одоо маш сайхан юм. Гений төвшин, молекулын атомын төвшөнд ярьсан тэр бидний ангаахны хэдээр ярьдаг генкабын тэр төвшөнд одоо ярьж 30 мянга гэхэд хавдрыг өрн илрүүлж эмчилдэг болох юм байна. Хоёрдугаарт манай эрдэмтэд судалсан улсууд нэг хоёрыг ярьдаг. Энэ нийтлэн тояны эмчилгээний үр дүнд антин дээр судалж нотлох асуудал хамгийн чухал юм байна. Бид одоо эрдэмтэд одоо эмчилгээний үр дүнд үзэж байгаа ийм хүмүүсд энийг одоо шийдэх ухаан антин дээр хийж судалж харуулж өгөх юм бол ямар авьяа болох нь тодорхой юм аа. Энийг одоо их баяртай үдээж сонслоо юм чинь ордогоор одоо багшийн явж байгаа эмчилгээг шууд шарах гэж одоо ярьдаг. Эмчилгээ надад таалагтай сонсогдлоо. Одоо тэр ёстой. Энэ одоо яагаад гэвэл бид надад шүүн асуудал манай багш яаж эмчилдэг гэхээр одоо миний ярьдаг миний MBA гэдэг бол Феврал хийж байгаа маань юм шиг ингэж одоо эмчилгээ багтар хийж байгаа хүн ойлгоддгоо одоо бид багш яа энэ шатны гэж одоо яа энэ одоо таатаа за одоо бид хоромындараа хаа хүн зориулсан урлагийн тоглолт эхлэн та бүдийг суултаа сууж явахыг урьж байна.